Samsung хүмүүс үзэгчтэй, Samsung хүмүүс сонсогчтой та бүхэнд MSD podcast-ийн шинэхэн дугаар хүрч байна. Өнөөдөр бид нэр их хүнстэй зочтой урьж ерөнхийдөө хүний эрхийн активизм гэж юу вэ? Фотографны өдөрлөг одоо удахгүй болох гэж байгаа MSD International зөвхөн олгож байгаа. Тэр өдөрлөгийн талаар өөрсөн зочтойгоо ярилцъя гэж төдөөсөн байна. Тэгээд юуны өмнө би 3 зочноос ер нь MSD International-тай холбогдсон түүхийн бас сонирхол манай үзсэн сонсогчдод сонирхолтой байх болоо гэж бодож байна. Тэгэхээр хатан шимэг хотоогчс эхлэе гэж бодож байна. Хотоогч маань бол гараалын орчуулагч багш мэргэжилтэй хүн байж байгаа. Тэгэхээр та хизээ юу яаж холбогдсон? 2000-ад онд бол би бас дээд сургуульд одоо английн багш хийжсэн. Энэ үедээ болохоор MSD дээр одоо The Wire гэдэг одоо нэг хүний эрхийн чиглэлээр өргөс төмөр гэсэн нэг тийм сэтгүүлийг сонинг сар болгон гаргадаг байсан. Тэрний орчуулган дээр би анх ингээд орчуулга хийж эхэлж байсан байхгүй. Тэгээд энээсээ үүдээд ер нь бол их энэ байгууллагатай танилцаад тэгээд одоо орсон байгаа. Тэгээд ер нь бол манай үеийнхэн бол одоо яг одоо хүмүүсийн хэлдгээр бол нөгөө 60-70-аад оныхан яг социализмаас арчил руу шилжижсэн үеийн хүмүүс болохоор яг энэ хүний эрхийн чиглэлээр их сурахыг эрмэлзэжсэн. Тэгээ энэ бол шинэлэг зүйл байсан. Арчлын талаар бид нар сурч ирсэн ийм үе учраас энэ дээр энэ байгууллагт бол их сонирхож орж исэн. Миний шашнаар бол та одоо миний мэдгээр л нэг 30 орчим жил MSD-тэй амьдралаа холбосон байгаа бах. Тий 2000 оноос гэхээр одоо 25 6 жил болчихж байна. Тий. Тэгээ ингээд холбоотой л яваад байгаа. Тэр цагаас хойш MSD-гээс салсангүй. Тэрс нөгөө нэг бүтэн цагийн ажилтнаар байсан, сайн дурын ажилтан байсан, өдөр зүрийн гишүүнээр ажилласан гэдэг одоо MSD International, Монголын MSD International гэх маш олон төвшөнд өөрийн мэдлэг чадвараараа ингээд үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулаад отогчтой баярлаа. Манай подкастт оролцож баярлаа. За манай дараагийн зочин бол Алтанбек байна. Алтанбек маань болохоор үйлдвэрийн сургуулийн төгс курсын оюутан байж байгаа. Тэгэхээр Алтанбекийн үед нь ямар түүхээр, ямар сэжүүрээр MSD International-тай холбогдсон түүхээсээ бид ярьж байна. За баярлалаа бүгд нарийн мэнд хүргэе. За миний хувьд болохоор 10 жилийн сурагч байхдаа Баян аймгийн Үлгий сумын ерхий боловсролын 2 дугаар сургууль сурч ирсэн. Ахлахын сурагч болдог жил манай сургууль дээр клуб нэгдээд анхны гишүүнээр хэлсэн. Анх манай сургууль дээр клубыг манай багш Алтан цэцэг багш маань нээж ирсэн. Тэгээд тухайн багш маань клуб нээж ихэнгүүт ерөөсөө энэ ямар клуб байдгийг бол энэ хүний эрхийн талаар тухайн үед бид нар нийгмийн хичээл дээр үздэг байсан тэр хүний эрх гэж яг юу юм бэ? Амьдрал дээр байдаг тухайн үед ураанаас нь гэхдээ яасан харанхуй юм бэ гэж ашигласнаас ядаж ганцлаасаа гэд тэр үг нь ямар гоё юм бэ? Энэ нэр хүний эрхийн төлөө сайн дур ажил хийн гэдэг яг юу юм болоо гэд анх өөрийнхөө нэг хүүхэд насны юугаар хөдөлгөөн орж ирсэн. Тэгээд дараа нь эрхийнхээ төлөө хүчтэй витамин дээрлэл зэрэг ярьдаг боловсрол зэрэг үйл ажиллагаануудад оролцоод өнөөдөр хүртэл сайн дурын төвтнээр явж байгаа. Тэгээд оюутан болсон цагаас тэгээд энэ хүний эрхийн төлөө тэмцэгч болоод сайн дураар явах маань өнөөдрийн мэргэжлээ сонгох, өнөөдрийн намайг бүрэлдүүлсэн болоо гэж хаяа би бас боддгийг. Тэгэхээр Баян Үлгий данх MSD дисээд хотод оюутан болж ирээд тэр процесс дээр нь яаж яасан бэ? Одоо MSD-гийн төв офис дээр сайн дурын ажил хийдэг байсан уу? Оюутан болоод ер нь сайн дурын ажлаас аяг юм шүү дээ. Тэгэхээр тэр талаас нь бас ялангуяа анх бол яг сурагчдын бүлэм манай сургууль дээр байгаа клубт байгаа. Дараа нь коронавирус гарсан. Тэр үеэр яг коронавирус гарсны дараахан энэ их сургуульд хэсэж орж ирээ. Тэр сонирхлоороо хөтлөгдөд ер нь энэ MSD-г олж энэ сайн дур үйл ажиллагаа төвчүүлье гэдэг өөрөө хайгаад олж ирээ. Тэгээд өнөөдөр их хүртэл явж байгаа. За баярлалаа. Бэктэй баярлалаа. Алтанбек бэктэй бидний үйлчлүүлж болчихсон маш баярлалаа. За дараагийн зочноо танилцуулъя. Манай Юки буюу мөнх цэцэг маань манай Монголын MSD International-ийн сурагчдын бүлгийн ахлагчаар ажилладаг юм. Идэвхтэй манай сайн дурын урдаа бэрдэг сайн дурын залуучдын маань нэг байна. Тэгэхээр Юкигийн маань ямар түүхээр ямар одоо MSD-тэй холбогдсон стори нэр юу вэ? За сайн санаа гэх гэдэг.
За би болохоор 8 дугаар ангида байхдаа буюу 23 оны ихэнх Amnesty International орж ирсэн. За хэрхэн орж ирсэн бэ гэвэл би яг тухайн үедээ дөнгөж нийгмийн идэвхтэй болж эхэлж исэн сайн дурын ажил хийдэг газрууд, байгууллагууд хүний хүнд чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг ингээд судалж эхлээд тэгээд миний гол зарчмуудтай хамгийн нийцэжсэн байгууллага маань болохоор Amnesty International байсан. Тэгээд 23 оноос 9 ороод одоо 3 дахь жилдээ сэргчийн мөлгийн ахлагч гэдэг юм ролийг нээж байна. Тийм үлдэх шалтгаан болохоор би айгүй юм аимхай нэг юм ичимхий хөвгт байсан байхгүй юу. Хүнтэй ярьж ингээд чаддаггүй юм ичиг юм бүрхий тийм хөвгт байсан. Тэгээд яг Amnesty International-д орж ирээд сөрөгчдийн бүлгийнхэн, оюутны бүлгийнхэн стафууд маань айгүй гоё найрсаг хүмүүс байж таарад тэгээд надад зөндөө олон хүмүүстэй хэрхэн харилцах social skills айгүй надад зааж өгсөн. Тэгээ одоо би бол амар нээлттэй юм болсон тийм. За баярлалаа. Тэгээд ерөнхийдөө эхний асуулт маань би зочдтой танилцуулаад юм бас Amnesty-тэй ямар түүгээр холбогдсон, ямар өчтэй хүмүүс энэ удаагийн подкастн дээр оролцож байгаа юм тавч танилцуулъя гэж бодсон. Тэгэхээр бас би нэг зүйлийг аягүй олзуурч байна. Өнөөдөр юу гэхээр бидний одоо бидний төлөөлөх юм уу те би энэ суужраа дөрвөн гендерийн хувьд аягүй тэнцвэртэй энэ баг бүрдсэн байж байна. За ингээд харах юм бол насны үеийн юм гурван өөр үеийг юм төлөөлсөн юм хүмүүс өргөдөж одоо ирж байгаа би одоо маш их одоо олзуурч ирэхээр бас сонирхоод нэг зүйлийг асууя гэж бодож байна. Ер нь танаа үеийнхэн те таны үеийнхэн ер нь хүний эрхийг ер нь юу гэж ойлгодгийг танаа үеийнхэн ер нь хүний эрхийн ямар нийтлэг асуудлууд ер нь байгаад байгаа шиг байна. Тэгэхээр отооч гэсэн болохоор бикэс хэлбэ. За тэгэхээр. За ялангуяа манай үеийнхний хувьд бол хүний эрхийн талаар илүү сайн мэдлэгтэй байгаа гэж би хардаг. Ялангуяа сүүлийн танаа үеийнхэн гэдэг чинь аль үе лээ? Манай нэг англи үг байгаа шүү дээ. Зинжи үеийнхэн гэж ярьцгаа. Хан зинжи. Гэхдээ ялангуяа хүний эрхийн үүднээс бол зинжи үеийнхнийг маань ажлын байран дээр болон зарим хөлбөмбөгийн харилцаан дээр илүү ялгууртайгаар ийм асуудлууд гарч байгаа. Энэ бол ялангуяа хүн гэдэг үүднээс нь хүлээн авдаг тийм л нийгэм байгаасаа гэж би боддгийн. Стереотип үүсчихэд байгаа шүү дээ. Тийм зинжи бол хариуцлагагүй, зинжи бол уг нь бол сэтгэл хөдлөл нь одоо эмооч гэдэг юм одоо бүр юм тавцсан юм үүсчихэд байгаа шүү дээ. Онцлогтон тохирсон ажлууд болон онцлогтон тохируулах юм ажлын байрыг бий болгосоо гэж би хүсдэг. Эсвэл зар тавихтаа ч гэсэн одоо аль заруудыг хараад хахад ер нь бол энэ сургуулийн төгсөгч байх хэвээр эсвэл эрэгтэй байх хэвээр эмэгтэй байх хэвээр тийм хилтэй байх хэвээр гэдэг юм ялгуурлалтууд байдаг. Энийг тийм үүднээс нь биш хүн гэдэг үүднээс нь тийм ээ. Ялангуяа ажлын байрыг нь цагийн хуваарийн зохицуулалт өгөөд бусад ийм ялгуургүйгээр ер нь хүн гэдэг үүднээс нь л хандаасаа гэж би хэлдэг шүү дээ. За ашиглалаа жинзи үеийн төлөөлөл ирсэн байна. Жинзи үеийн бас тулгамжаар асуудлын талаар бас тавш байрсарэл ирсэн баярлалаа. За тэгээд ерөнхийдөө энэ санийхаа асуултыг асууя гэж бодож байна. За танаа үеийг ямар нэр байгаа юу? Жин ямар вэ те? Тэгээд танаа үеийн онцлог юу вэ? Танаа үеийн хүнийхийг юу гэж ойлгож байна? Манай үе чинь бас жинзи бид хоёр хоёулаа жинзи. За. Тийм. Гэхдээ манай үеийн болохоор би сүүлийн үеийн яг дуусч байгаа жинзи. Одоо нэг альфа ч дуусаа бас бета хэлсэн. Тэгээ манай үеийнхэн бол хүний эрхийн ойлголт бол миний хувьд би нэлээд өндөр гэж боддог. Бусад хүмүүсийн хувийн орон зай болон хүний үнэт зүйлсийг айгүй ингээ хүндэтгэж орон зайг ингээ өгч чаддагт нь би бол айгүй баярлдаг. За тэгээд тулгамж байгаа асуудал үнийн юм болохоор сургуулийн орчинд дох мөн сургуулийн бус орчинд дох явагдаж байгаа үеийн дээрлэхэл бол ялчгүй айгүй их байнгын бараг болдог зүйл шиг юм хөвшмөл байнгын энэ ч болдог л байдаг зүйл штэ гэд ийм болчихсон байгаа. Тэгээд энэ үеийн дээрлэхэл гэдэг асуудлыг болохоор айгу багсгаж ийм хөвшмөл зүйл биш штэ. Энэ чинь хүний эрхийг ингэ зөрчиж байгаа тийм ээ. Тийм үйлдэлийг хэдүүлээ тасан зогсоох мөн энэ үйл олголцол үүсээд байгаа асуудлууд тэр нь ингээд awareness үүсгэх юм. Мэдээлэл тарах. Олон нийтийн мэдээлэл олохтой нэмэгдүүлэх.
За баярлаа. Одоо их чинээс үүдэлтэй. Та түр нөгөө тэр бас аль үе гэдгийг бол хэлсэн тийм анхаас олсон хүмүүс бол тэрийг бол ойлгосон. яг бас яг тэрнтэйгээл би тийм хоёр үеийн нөгөө шийджилт хоёр нэг нь хоёрын дээр бас амьдарч үзсэн үеийн төлөөлөл бас үзсэн. Цус дурдсан. Одоо яг манай үеийнхэн бол яг тэр нөгөө 60 70 оныхан хэдэн төрлийн нүүр үтсэн ингээд явчихж байгаа шүү дээ одоо тий. Яг одоо социализмаас тэгэл яг шилжилтийн үе тэгээд одоо яг арчилсан нийгмийн үе гээд энэ үеүүдийг ингээд дамжсан. Яг тэр үедээ одоо энэ хэд маань бол өсвөр насндаа бол яг одоо яг хүний эрхийн талаар илүү мэдлэгтэй ингээд байж исэн бол бидний үзэл бодлыг суулгах зүйл бол социализмын үе байсан тий. Тэгээд яг тэр үзэл бодол сууж явах үеэр азар одоо арчилсан хувьсгал гараад тэгээд бид нар одоо яг одоо арчил яг хүний эрх гэж яг юу юм бэ гэдэг талаар ингээд сурч мэдээ, таньж мэдээд ингээд явж исэн байх. Тийм болохоор бидний үед бол их хвчлэн эхлээд хүний эрхийн талаар ингээд таньж мэдчихсэн. Үндсэн эрхийнхээ талаар ингээд ойлгож мэдчихсэн үе учраас одоо харьцангуй ингээд яг үндсэн эрхийнхээ төлөө зүйлийг л хүний эрхийн асуудал гэж үзээд зарим зүйлэн дээр хитрхи төвчээртэй хитрхи эсвэл нөгөө хуучин цагаа санагалзаад одоо юу яадаг тий нөгөө үзэл баримтлал руугаа баримтлал маань ингээд хуучинсаг байх тохиолдлууд бас байна л да. Одоо юу гэдгийг эрүүдэн шүүгдэхгүй байх, цаазаар авах ялгүй байх, эсвэл одоо юу гэдгийг үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэл мэдээлэлээр ингээд үзэл бодлоо илэрхийлэх, эсвэл одоо юу гэдгийг бусад одоо нөгөө эрх дарахтны эсрэг одоо дэрийг шүүмжлэх гэдэг юм уу. Тэгээд баг тийм талаар л одоо нөгөө суралцаад энэ бол бидний одоо үндсэн эрх юм байна гэдгийг ойлгоод ингээд явсан. Тэгээд яг манай үеийнхэн бол илүү яг тэр хүний эрхийг бас ингэж ярьж хүний эрх гэж яг ийм шүү дээ. Одоо хүйсийн тэгшэрхийн талаар хүртэл ярихад хүртэл гендерийн байдлын талаар ярихад хүртэл анх бид нар гендер гэж яг юу юм бэ гэдэг талаар хүртэл суралцаад тэгэл одоо ярьж эхэлсэн тий. Тэгэнгүүт одоо манай үеийнхнийг бол яг уу гэхээр тэр чинь анхны л ингээд тэр үзлийг энэ одоо үзэл санааг бид нар ингэж таниад бусдад таниулж исэн үеийнхэн байгаа болохоор зарим талаар бол одоо орчин үеийн бүр ингээд бүр нарийн ингэж яг ойлгож одоо тэр хөвшмөл ойлголтын талаар хүртэл одоо яг сайн гэж сайн ойлгож мэдэхгүй л байсан үе байгаа шүү дээ. Бид нар ч гэсэн тэр нөгөө өөрсдөө тэрийг ингээ хүлээн зөвшөөрөөд эрхийн зөрчил гэдгээ мэдэхгүй байгаа тийм үе байхгүй. Тэгэхээр тэрнээс болоод бас буцаад ингээд энэ үеийнхэн одоо өнгөрүүл бид нар одоо сайхан амьдрах гэдэг ингэж нөгөө бас ялгуурлаад байгаа тийм асуудлууд бас байгаа байхгүй юу. Тэгэхдээ энд бол одоо бас бид аль үед бол ерөөсөө давуу тал байгаа. Бид харилцан ойлголцож явах юм бол тэр чинь нэгээрээ бид нар одоо илүү сайхан нийгмийг бий болгоно гэдэгт бол итгэлтэй байгаа. За баярлалаа. За дараагийн тав маань ингээд бас аюу сонирхолтой санагдчихлаа надад ингээд 3 өөр үеийн төлөөлөлтөд ингээд яриад суугаад бас маш олон зүйл ингээд бас бодогдож байна. Тэгээд ерөнхийдөө бол нөгөө нэг өчигдөргөө өнөөдөр гэж байхгүй, өнөөдөргөө маргааш гэж байхгүй гэдэг үг байдаг. Тэгээд тиймэрхүү үг ер нь ингээд та бүрийнхаа яриаг сонсож байхад тиймэрхүү агуулгатай тийм үг аягүй бодогдож суулаа. Тэгээд бидний өнөөдрийн подкастын бас нэг онцлог сэдэв маань болохоор Amnesty International-ийн жил болгон одоо уламжил болгон зохион байгуулдаг футболкны өдөрлөг арга хэмжээ байдаг. Тэгэхээр энэ өдөрлөг маань одоо ямар учиртай гэхээр олон нийтийг хамарсан залуучууд руу чиглэсэн гэхдээ мэдээж бүх насны хүмүүс оролцох боломжтой. Хүний эрхийн талаар мэдлэг олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлээ. Хүн болгон өөрийн одоо хүн болгон өөрийн онцлогтой, өөрийн одоо дуу хоолойгоо илэрхийлэх, дуу хоолой болгоно өөр гэсэн юм одоо гүн гүнзгий утга агуулгатай ийм олон нийтийг хамарсан арга хэмжээг манай Amnesty International маш олон жил болгон зохион байгуулж ирсэн. Тэгэхээр энэ удаагийн футболкны өдөрлөг маань бол 5 дугаар сарын сүүлээр зохион байгуулагдахаар ингэ төлөвлөж байгаа. Тэгээд энэ сэдвтэйгээ ч уялдуулаад манай 3 зочин маань маш тийм сонирхолтой бичиглэлтэй, хийцтэй, мессежтэй энэ фотолкуудыг өмсч ирсэн байна. Тэгэхээр та бүхнийхээ дундаас адилхан асуулт асууя гэж бодож байна л та. Тэгэхээр ер нь яг энэ футболкны өдөрлөг гэж юу юм те? Тэгэхээр яг хүний эрхийн үйл ажиллагаанд оролцдог, сайн дурын ажил хийдэг, магадгүй завгүй, эсвэл магадгүй тис өөр салбарын уулуурхаач гэдэг юм уу, одоо юу гэдэг инженерч гэдэг юм ингээд хүний эрхтэй ажил мэргэжлээд холбогддгоо тийм хүмүүс бас манай подкастыг ингээд үзээд сонсоод байж байгаа. Тэгэхээр тэдгээр хүмүүст ер нь
фотолкны өдөрлөгийн ер нь ач холбогдол нь юу юм? Фотолкны өдөрлөгөөр ер нь ямар хүний эрхийн талаар ойлголт авч болох юм тий? Хизээж олцож байгаагүй хүмүүст бас нэг төсөөл болох үүднээс та бүхэн маань нэг тайлбарлаж өгөөч гэж хүсэж байгаа. Тэгээд нэмээд та бүхэн бас төсөөлт нь өөрийнхөө өмссөн байгаа фотолкны утга агуулга ихэнх нь одоо нэг юм 3-аас 4 тий магадгүй 4-өөс 5 үхтэй фотолкн дээр тексттэй фотолк өмссөн байгаа боловч энэ 3-аас 4 үгний ард маш гүн гүнзгий утга агуулгатай маш том асуудал гэж суурьаар олж харсан юм мессежүүд харагдаж байна. Тэгэхээр та бүхэн фотолкныхаа агуулгыг бас асуулт хариултах төсөл хэсгээр тайлбарлаад өгөөч гэж хүсэж бодож байна. Хувцаараа тэг хүний эрхийг ингээд хамгаалдаг, хүний эрхийн талаар ингээд дуу хоолой хүргэдэг энэ ажил бол минийхаар бол одоо Amnesty-гээс бас эхэлж ирсэн гэж би боддог. 2007 онд бид нар Make Some Noise эрхийн хөдлөө шуугцгаая гэдэг ийм одоо ийм парадыг одоо концертыг одоо эрхчлөөний талбай дээр ингээ эхлүүлж ирсэн. Олон сайхан дуучид одоо Queza, Lemons, Niswanes тэгэл бусад одоо олон нэртэй дуучид одоо номин гэх мэтэр тий одоо нөгөө дуучид бол ингээд жоохон залуу тэр үеийн дуучид бол ингээд үг хэлж ийла. Тэгээд нэгдээд эрхийнхээ төлөө ер нь бол дуурцгаая гэдэг. Тэгээд тэрэн дээр бол ингээд Amnesty International-ийн гишүүд бол ерөөсөө яг энэ хүний эрхийн чиглэлээр ингээд хүний эрхийнхээ төлөө дуурцгаая, эрхээ мэдээ, эрхээ хамгаалъя гэх мэт ийм нөгөө мессежүүдтэй ийм фотолкуудыг ингээд өмсөжсэн байхгүй. Тэгээд дараа нь энийг уламжлал болгоод бүр нөгөө илүү олон залуучуудыг зөвхөн нөгөө Amnesty-гийн үйл ажиллагаа биш ер нь л эрхийнхээ төлөө явъя гэсэн хүмүүсийг одоо нэгтгэе гэж үзээд 2008 онд нөгөө бид нарын нөгөө 7 сарын 1 болсон. Нөгөө Бээжингийн Олимп болсон. Тэр үед байсан байхгүй. Тэр үед бид нар эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе гэдэг одоо парадыг ингээд бас зохион байгуулж эхэлж исэн. Тэр үед олон залуучуудыг бусад одоо хүний эрхийн болон бусад энэ ихтэй сургуулийн залуучуудыг бусад өөр байгууллагын хүмүүсийг хүртэл оролцуулаад тэгээд энэ дээр яг жинхэнэ одоо фотолко бүр ярьдаг болгож урлаж эхэлсэн. Яг ингээд нөгөө архийнхээ төлөө гараа өргөцгөөе гэдэг ийм одоо нөгөө ийм гараа ингээд өргөсөн ийм угалзарсан ийм хэтэ ийм лого хүртэл гаргаал тэгээд тэрэн дээрээ ингээд өөрөөсөө нөгөө анх ингээд фотолкн дээрээ өөрсдийнхөө хуучин фотолкн дээрээ яг нөгөө нэг хувцсан дээр зурдаг будаг зарж эхэлж байсан аахгүй. Тэгээд тэрнээс бас сурж мэдээд ингэж болох юм байна гэдэг юмнаас суралцаад тэгээд одоо Amnesty-гийн залуучууд нөгөө одоо бусад одоо нөгөө эмэгтэйчүүдийн эрхийн төлөө эсвэл эрхийнхээ төлөө тэмцдэг Monfemnet байгууллагч гэдэг юм уу энэ байгууллагууд дээр ажилладаг байсан энэ нөгөө сайн дурынхан гишүүд өөрсдөө ингээд өөрсдийнхөөрөө ингээд бүр фотолко уралсан сураад тэгээд жишээлбэл одоо би жижигхэн тий нэг хүүхдийн жижигхэн фотолкон дээр хүртэл би жоохон хүүхэд гэхдээ надад адилхан хүний эрх байгаа гэдэг ч юм уу тий миний хөл том гэхдээ би бусдын хөл дээр гიშгэж бусдыг одоо тий дарамтлахгүй юу аахгүй доромжлохгүй гэдэг ч юм уу гих мэтэр тэгээд одоо яг нөгөө эрхийнхээ төлөө л ер нь дуурцгаая гэдэг. Яг тэгвэл тэр одоо үеийн 7 сарын 1 байсан. Хүмүүс ингээд хүний эрх яаж зөрчигддгийг тэр 7 сарын 1-ний дараах үйл нэгэн болон тэрний дараах үйл явдлаас бол маш сайн харсан. Тэгээ ер нь дуурахгүй л болохгүй мэн гэж үзчихсэн. Тэгээд талбай дээр бид нар парада хий гэсэн боловч тухайн эрх баригчид маш анхааралтай боломжтой байсан учраас улсын хурал хувийн хөвшил рүү хандж агаад их аваад тэгээд улсын их дэлгүүрийн өмнөх талбай дээр бид нар одоо 10 сард ингээд парада хийжлээ. Маш олон урлагийнхан, сэтгүүлчид, залуучууд, бусад мэрэгжилтэй хүмүүс бүгдээрээ нэгдээд тэрэн дээр бүр ингээд ерөөсөө бүр хувцаараа л бүр маш их том мессежүүдийг хүргэжсэн. Тэгээд энэ үед ингээд тэрийг хүргэхдээ бусад ингээд бүгдээрээ суралцаад тэгээд хүний эрх гэж яг юу юм бэ? Эрхийг хамгаална гэж яг юу юм бэ? Эрх мэддэг хүн хизээч үүргийг бусдын эрхийг зөрчидгүү ийм болдог байхгүй тий. Тийм болохоор яг энийг суралцаад явсан. Тэгээд тэр үеэс маш олон ийм залуучууд ийм нөгөө нэг мессежийг хүргээ тэрүүгээрээ их багсчихсан. Хүн болгоо ингээд дуграад хашгираад байх нэг өөр хэрэг. Энэ фотолкоор зөвхөн жишээлбэл ингээл бид нар одоо үг хэлэх хэрэгчлөөтэй хүн болгон үг хэлэх хэрэгчлөөтэй гэдэг юу хүртэл ингээл хүргэхэд тэр ингээд зөвхөн өмсөж яваа фотолкийг хүмүүс хараад тэндээс маш их одоо мэдээллийг олж аваад тэгээд ер нь бол бид надад ч гэсэн хамаатай юм байна. Хүний эрх гэдэг бол зөвхөн хуульчид яриад байдаг зүйл биш юм байна гэдэг ч юм уу тий.
зөвхөн одоо нөгөө улс төрчид ярьдаг зүйл биш юм байна. Гэт ингээд олон хүмүүс ингээд нэгдэжсэн. Тэр үеэс бас олон залуучууд, манлайлагчид бас ингээд гарч ирсэн. Одоо ингээд өөрчлөлтийн төлөө хэмжтэйчүүд зоолаа. За тэр нөгөө либертар намын одоо амар төвшин амра гэдэг ч юм уу одоо жүжигчин одоо зоригоо адианим гэдэг одоо энэ залуучууд жишээлбэл ингээд одоо яг тэр үед л яг таамар шиг юм хүүхэд байхдаа нэгдээд тэгээд энэ чиглэлээрээ ерөөсөө хүний эрхийн төлөө ингээд ажилтдаг болж ирсэн. Тэгэхээр энэ бол зөвхөн нийгэмд одоо ингээд янз бүрийн мэрэгчлэлтэй хүмүүс шүү дээ. Одоо жүжигчин хүн хүртэл жүжигээрээ би ингэж мессеж хүргэх юм байна гэдээ ингээд авч ирсэн. Тэгэхээр энэ бол ярддаг футбол гэдэг бол үнэхээр одоо маш том мессежтэй хувцс бол айгүй том уриалгыг хүргэдэг ийм зүйлээ. Одоогийн төрсөн түүгээс нахуулаад хойд цаг үеийн ямар байсан тэгээд орчин үе рүүгээ буцаж авчираад маш сайн дэлгэрэнгүй ингээд ярьж үлдээ бас отогч ярианаас бас нэмээд хэлэхэд те хүмүүс өөрсдөө өөрийнхөө подолко урлаа мессеж бичээд за дээрэс нь бас эмчилгээ бас онцлог ингээд бас өөрөөр төрлүүд байгаа энэ талаас дараагийн асуултаараа асууя гэж бодчих. За Бекерт ер нь подолкны өдөрлөгийг одоо эмчтийг мэдгүй хүнд подолкны өдөрлөгт очиж байгаагүй хүнд нүдэнд харагдсан яриад тэгдэг ингэдэг одоо ер нь яагаад гэдэг ингээд тэр талаас нь өөрийнхөө юу яриад тэгээд нөгөө өмсөн бодолтой бас яагаад энэ бодлыг сонгосон талаас. За баярлалаа. Ер нь бол альва нийгэмд ер нь чагсаал цуглаан үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүсийн дийлэнх нь бол залуучууд байдаг. Гэтэл залуучууд маань өөрөө эвлэлтэй нэгдэхийн тулд нэг хүсэл зориг байгаа боловч тэднүүсийн ижилсэх нэг зүйл байх шаардлагатай байдаг. Одоо тэрийг би одоо ямар нэг асуудлын хүрээнд нэгдэж байгаа бол одоо жишээ нь саяхан нөгөө нэг өвөр Монголд болсон хилийн аврыг хөдөлгөөн Монголд болсон. Тэр үед одоо бие бинийгээ яаж нэгдэх үү? Энэ залуучуудад тийм том самбар дээр одоо гадуур бол би нэг том самбар дээр бол энэ уриалгаа гаргаад биччих юм бол хэн ч анзаарахгүй байх гэж бодож байна. Харин хүн болгон энэ подолкон дээр ямар нэгэн мессеж хүргээ те хилийн аврыг гэдэг ч юм уу орон байр тавиацгай үзэл бодлоо илэрхийлцгийг ингээд явах юм бол нэрэ гэд нэгдэж бас магадгүй болов гэж би боддгийн. Одоогийн хүмүүсийн бас төвлөрөх нэг юу бол энэ гар утасны хэрэглэнээс болоод төвлөрөх юу бол маш бага болсон гэж боддгийн. Альва юмн дээр тогтож харах энэ ажил амьдралын хэв маягаас шалтгаалаад бас ингээд зарлал самбаруудыг бас тогтож харах нь бол маш бага. Тэгээд Facebook дээр явж байгаа мэдээлэл бас ингээд хандах нь бас бага болоод байгаа. Тийм учраас бас энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүсийгээ бас уриалмаар байна. Бас энэ подолкороо жигдрээд альва нэг подолкороо мессеж хүргээрэй гэж хүсмээр байна. Миний хувьд бол нэг анхны санаж байгаагаар бол анх нэг цагаан подолкон дээр өөрийнхөө ингээд эрхийнхээ төлөө бичцгээгээд энэ нөгөө усан бодгаар нэг бичижсэнээс сандгийн. Тэгсэн ч гэсэндээ тэр нь хүмүүс ингээд гаднаас хараад энэ юу гэж байгаа үг юм бэ те гэд ингээд сонирхох. Ялангуяа подолко өнсөд энэ парадад явангууд хүмүүс сонирхоод бүр ойртож ирээд уншдаг хүмүүс байдаг. Ер нь бол подолко бол нэг талаараа нөгөө зарц сурчлагын орон зай гэхээс илүүтэйгээр нөгөө хүргэж байгаа мессежнийхээ санааг товч өгөөд тодорхой маш сайн хүргэж байгаа. Гэхдээ хүнээ сайн татж байгаа юм болов уу гэж боддгийн. Тэгээд миний подолкон дээрх болохоор хинч нөгөө үзэл бодлоо илэрхийлсний хадгалаа хинч ялгуурлагдах хэсгүүгээр энэ мессежтэй подолкыг авчирсан. Сүүлийн үед болохоор хин нэг үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө авчигдан гадуурхагдах манай хичээлдгээр саяны нөгөө чагсаал цуглааны үеэр үзэл бодлоо илэрхийлсний хадгалаа ингээд хувийн мэдээллийг нь ингээд олон нийтэд цацдаг. Тэр хүний чагсаал цуглаа хийсэн хүний хувийн мэдээлэл бол биднээс бол сонирмш гэж би бодож байгаа. Гол нөгөө цаад хэлэх гээд байгаа санаа нь чухал байх ёстой. Гол зорилго нь нөгөө хувь хүний мэдээллийг гаргаж ирж байгаа шалтгаанаас нөгөө чагсаал цуглааныг тараах үзэл бодлыг нь дахиж үзэл бодлоо илэрхийлэх юм бол чи ер нь бол хувийн мэдээлэл чинь олон нийтэд байна шүү гэдэг. Өөрөөр хэлбэл энэ бас нэг эрхэн зөрчөөд явж байгаа байхгүй. Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө нэг эрхэн зөрчиж байгаа. Хувийн мэдээллийг нь олон нийтэд тараагаад зөрчиж байгаа. Дахиж одоо ажлаас нь халах тийм асуудлууд бас гарсан юм мэдж байгаа. Хөдөлмөрлөх эрхийн халдж байгаа ийм асуудлууд гардгийг. Тэгээ ялангуяа зарим
тэр ч одоо бүх эрхийн асаач. Тийм баг л тоочод явал баг бүх одоо юу гэдэг нийгмийн даатгал одоо нийгмийн хамгааллын үйлчилгээг авах бүх эрх нь байхгүй болчихлоо. Тэгээд орлогогүй болчих мэдээж дагаад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах ч гэдэг юм. Маш ол эрх хүндрэлчтэй явах юм байна л та. Тийм. Ялангуяа тэгээд энэ мессеж хүрэхийн тулд өөрөө хийх гээд байгаа заавал бүгдээр ижлэн байх шаардлагагүй. Хүн болгоны мессежийг жагсаал цуглаан гэлтгүү параад өдөр тутам байгаас өмсөд мессежтэй цанц өмсөх амар дуртай. Тэгээд энэ бол өөрөөр хэлбэл нэг хүн хараад нэг хүн нөлөөлж байгаа хэлбэр л дээ. Өөрөөр хэлбэл заавал энэ нэг тэр хүнд ойлгуулах гал шаардлага байхгүй. Энэ бол өөрөө мессеж хүргээд цочроо өгж байгаа нэг л хэлбэр гэж би боддог юм аа. Юкигаас асууя гэж бодож байна. Тэгэхээр ер нь яг төсөөлөх гэдэг байгаа байхгүй би. Одоо энэ подкастыг сонсож байгаа, үзэж байгаа хүмүүс байгаа. Төвчлөлтөө ингээд машиндаа сонсоод ингээд амтлал өдрөөр юу хийхээр харах төлөвлөж амжаа хүмүүс байж байна. Тэгэхээр ер нь бодолтны өдөрлөг гэж ер нь юу болдیں۔ Тэ ямар төрлийн одоо үйл ажиллагаа арга хэмжээнүүд ер нь хүмүүс хүлээх экспект хийх тэ тэр талаас нь тэгээд дээрэс нь энэ жилийн Юкиман болохоор энэ жилийн фотолтны өдрлийн зохион байгуулж байгаа бол сайн дурын багийн одоо гишүүн байж байгаа. Тэгэхээр энэ жилийн онцлог юу байна? Энэ жил ер нь хүмүүс илүү одоо гоё experience өгөх юм сайн төлөвлөгөөнөөс бас сонсож үзэж байгаа хүмүүстэй болцож. За ярддаг подолог гэдэг энэ үйл ажиллагаар болохоор бид нар олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд ер нь хүмүүсийн анхаарлыг татсан хөгжилтэй уйдаа хааргүй бүхий л насны хүмүүс зориулсан одоо 80 настай ч нөө 8 настай ч нөө бүгдээрээ ирээд оролцох боломжтой ийм үйл ажиллагааг бол зохион байгуулдаг. За тэгээд энэ жилийн ярддаг подолгийн онцлог зүйл бол манайх 6 бүт гаргаж байгаа. Тэр бүтнүүд дээр олон өөр төрлийн одоо жишээ нь утга хшээд айгүй ингээд сонирхохоор ийм board game байж болно те хөлөг тоглоомын ийм нэг бүт гараад нөгөө бүтэн дээр зүгээр юу мэдээлэл олох бүт ч юм уу хүмүүсийн очоод ингээд ерөөсөө уйдаа хааргүй шинэлэг содон тэгээ мөн хөгжилтэй байдлаар цагийг зугаатай өнгөрөх тиймэрхүү үйл ажиллагааг явуулдагаараа айгүй даваа онцлогтой ярддаг подолк маань. Тийм ярддаг подолкоор болохоор хүн болгон өөрсдөө хүссэн мессежтэй хүссэн загвартай подолк хувцас өмсөж ирээд оролцдог нь айгүй онцлог даваа тал юм болов уу гэж бодож байна. Бусад олон нийтийн арга хэмжээгээр бол хүмүүс яхав зүгээр л өөрсдөө байдаг энгийн мессежгүй ч юм уу байсан ч зүгээр график нь зүгээр зураг байдаг ч юм уу те ямар ч юм хамааралгүй хувцснууд юм өмсдөг. За тэгээд одоо манай Gen-Z-ийнхэн чинь ер нь юм графиктэй юм өмсөх барих айгуу туртай. Усны савн дээрээ стикер наах ч юм уу юм төвд байк нь хүртэл юм гоё юм хөрхөн загвартай тэрнгээрээ мессеж хэлнэ айгуу юм гол зөв шийдэл болж өгсөн гэж би бол хувьдаа боддог. Чиний өнөөдрийн өмсөн подолк ер нь ямар хуу хүний асуудал хүндсэн подолк мессежтэй вэ? Яагаад энэ подолк өмсөх болов? За миний болохоор free to be kids гэсэн мессежтэй. За энэ хүн подолк маань болохоор хүүхдийн эрхийг хүндсэн одоо томчууд эцэг эхчүүд маань те хүүхдүүдийг айгу ингээд шахаж нэг бол ингээд хязгаарлах гад байдаг гэх юм уу одоо гадаа тоглох чинь бас хүүхдийн эрх шүү дээ ингээд бүтэн өдөржингөө гэрт нь ингээд цоожлоод орхих ч юм уу эсвэл хит их хичээлээр шахах энэ нь болохоор хүүхдийнхаа эрүүл орчинд өсөрн торнох тийм ээ өөрийнхөө чөлөө цагийг ингээд зөв өөрөө хүснээр ингээд өнгөрөх юм ингээд айгу хязгаарлаад хүүхдийн өсөж хөгжих хувь нь талаасаа өсөж хөгжих талыг айгу ингээд богдуулж яадаг. За тэгээд тэрийг болоолаач тийм ээ зэгчдээ асуудал гэж хараач гэж тийм. Түрүүн бас нөгөө энэ жил нөгөө хийгдэж байгаа үйл ажиллагаанууд дээр бас нөгөө подолко нөгөө зурх тийм нөгөө өөрчлөсөн юу болно тийм. Тэр талаар бас хүмүүс сонирхол магадгүй бас нэг өөр хүмүүстэй хамт подолко цуг уурлаад ч юм уу найз нөхдөөрөө цуг манай MST дээр оролдог ч юм уу магадгүй шинэ найз нөхдөд болдог ч юм уу эсвэл над чиг одоо зурч чаддгүй хүн байвал бас нэг жоохон
тэндээс нэг гайгүй зурдаг хүн олж байгаа тэр хүнээр зурулдаг ч юм уу тий ингээ нэг юм санаа нь байгаад байдаг гэдэг ч юм уу нэг тэр талаар нь бас нөгөө нэг ер нь оролцсон өмнөх бэлтгэлтэй холбоотой ер нь ямар ажлууд үлдэж байна сургуулиудтай бас холбоотой байгаа юу гэвчлэн бэлтгэл ажилтай холбоотой юмнууд хийх байгаа. За манайх болохоор яг ярддаг подолкийнхаа өмнөх 7 хоногт нь олон нийтэд зориулсан гишүүдтэй бусад сургууль одоо энэ бичлэг үзэж байгаа та тийм ээ подолк ерөөсөө уралж үзэж байгаагүй эсвэл зөндөө уралж исэн хүмүүсийн ингээд бүгдэнд нь нээлттэй подолк урлах юм workshop болгож байгаа. За энэ workshop-ороо болохоор та өөрийнхөө бодлыг бид нэр бэлдээд өгнө. Та зүгээр л өөрийнхөө подолкийг аваад ирчих. Тэгээд энэ подолк дээр та өөрийнхөө хүссэн мессежийг хүссэн загвартай тийм ээ магадгүй хэрвээ зурах загвар ингээд жоохон санаа нь орж ирэхгүй байх юм бол бусад шинээр ирсэн хамт ирсэн хүмүүсээсээ санаа авах цог подолкоо урлах тиймэрхүү боломжууд зөндөө нээлттэй байгаа. Мөн та подолкоо урсныхаа дараа өөртөө авч үлдчих болно. Эсвэл ингээд өөр хүмүүсийнхтэй хэрвээ болно гэвэл те гоё ингээд солилцоо хийгээд шинэ найз нөхөд networking хийх айгу юм боломж болцоо өгсөж байгаа. Энэ жилийн хувьд бас нэг шинээр орж иж байгаа нэг номинац байгаа тийм. Тийм. Энэ жил шинээр орж иж байгаа болохоор дижитал арт буюу цахим арт юм төрөл орж ирж байгаа. Та одоо зүгээр ингээд заавал ингээд би хитэр тийм ээ подолкийнхаа загварыг гаргах шаардлагагүй. Өөрөөр хэрвээ та дижитал арт зурдаг гаач ч юм уу эсвэл сонирхлоороо хийдэг хүн байвал та манай энэхүү уралдаанд дижитал артны төрлөөр оролцох боломжтой шүү. Тийм. Тэгэхээр чинь одоо жишээл яах боломжтой энэ подкастыг магадгүй Америкаас ч юм уу Солонгосоос ч юм уу Монголд амьдардаг хүмүүс үзээд гэхдээ бас нэг өөрийнхөө дуу хоолойг илэрхийлээ өөрөө бас нэг бүтээлээ ирүүлэх гэх юм бол ялангуяа хэлний чанар монголчууд бол маш одоо сонирхолтой боломж гэж харж байна тийм дан ганц бас хэлний чанар гэлтгүй одоо юу гэдэг Улаанбаатар хотын наад хэмжээнд болж байгаа. Гэхдээ 21 аймагаас ч гэсэн бас оролцъё гэж хүсэж байгаа хүүхэд залуучууд маань бас нэг төрлийн боломж ингэж нэгж байгаа болов илүү одоо нөгөө юу гэдэг цахим технологи одоо дижитал эрсдэл чинь бас нэг хэл хязгаарыг тодорхой хэмжээнд тэлээд хэл хязгааргүй ингээд энэ дэлхийн эрсдэл бүтээгээд байгаа учраас яг дижитал арт маань өөрөө бид нарыг бас хэл хязгааргүй хот аймаггүй улсгүй гэдэг хязгааргүй ингээд оролцох боломжийг олгож байгаа юм болов уу гэд би бас бодож суулаа. За бүгдээрээ подолкны өдөрлөгийг өөр та бүхний маань эмнеститэй холбогдсон түүхийг ярьлаа. Подолкны өдөрлөг гэж юу болдгийг талаар ярьлаа. Та бүгдийн хувьд подолкны ярьдаг подолк буюу одоо подолкны өдөрлөг маань та бүхний хувьд ямар үнцэнтэй, ямар ач холбогдолтой гэдгийг ингээд та бүхэн тодорхой хэмжээнд ярьлаа. Тэгээд яг миний дараагийн асуулт таны та бүхний хамгийн анхны оролцож исэн ярьдаг подолк өдөрлөг хизээ байсан бэ? Тэр үед хэдэн он байсан бэ? Та ямар подолк одоо уралж ив те ямар подолк урлаж өмсөж ив? Тэгээд тэр үеийнхаа бас нөгөө нэг тод үлдсэн дурсамжуудаас хуваалцаач гэж байгаа. Тэгэхээр магадгүй бусад хүмүүст маань сонирхолтой, бусад нөгөө эмнэлгийн гишүүн биш хүмүүс сонирхолтой гэж магадгүй мөн та бүхэнтэй хамт тухайн үед бас арга хэмжээнд оролцоод байж исэн хүмүүс маань бас магадгүй подкаст үзээ сонсоо байж магадгүй тэр хүмүүс маань бас дурсан биш аа. Тэр хүмүүстэй зөвлөд дурсамж хаваалцал юугээс. За би 2023 оны ярьдаг подолк үйл ажиллагаанд яг миний анхных байсан тэр онд орж ирээд тэгээд шууд бэлтгэл ажилтнаа ороод тохойд оролцсон юм байгаа. За 2023 оных бол айгүй миний хувьд бол амар гоё хамгийн гоё болсон гэж бодогддог. Ягаад гэвэл байрсан нэгт айгүй олон хүмүүст явахт нь нөгөө нэг Мойсийн гэл нөхөө чөп бас нэг хөшөөний тийм ингээ басан байхгүй юу. Яачлаа би нэг жоохон барилт юм уу тийм. Тэгээ тэр нөгөө нэгдүгээр байрны уртлын юу гэж. Тийм. Тэр нөгөө машин өдөрлөг байсан. Тийм машин өдөрлөгээд автомашингүй өдөр байсан болохоор хүмүүс гэр бүлээрээ те өөрсдөө ч юм уу ингээд марафонд оролцох гээд эсвэл зүгээр гоё одоо тэгээ талбайгаар юу болж ийн гэж сонирхож гарч ирсэн үе бол байсан. Тэгээд хөл хөдөлгөөн айгүй ихтэй. Тэгээд манайх ярьдаг подолк чинь хийсэн уралсан орж ирж байгаа бүтээлүүдээрээ ингээд загварын шоу гаргадаг тэр өдрөө. Тэгээд тэр загварын шоу алхаа маань болохоро
яг ингээд замынхаа гол руу тайз хэсгээсээ замынхаа гол руу алхаж исэн. Тэгэнгүүт ингээд явж байгаа хүмүүс ингээд хөө хин чинь юу болоод байна те Runway явах юм. тийм runway like бүгд ерөөсөө ингээд шууд тасралгүй ингээд зогсохгүй ингээд runway-гуу гоёсан. Тэрэнд нь болохоор би подолк урлаагүй хэн байгуулт юм аа гэсэн болохоор подолк урлаагүй. Гэхдээ энэ их чи маань урсан тэр энэ их шууд ингээд өөрөө тайзан дээр урлаж үзүүлсэн байхгүй. Тэр подолкороо коллекц хийгээд тэрийг нь би өмсөж чадсан. Thank you. За миний хувьд болохоор анх Улаанбаатарт ирээд сурагч өмнө бол Баян улс гэдэг та Баян улсын клуб нэгдсэн дараа нь коронавирус гарсан гэдэг жоохон идрээтэй цаг үе байсан. Амаргүй нэг хэцүү үе байсан. Дараа нь амаргүй үеийн дараа Улаанбаатарт ирээд зохион байгуулагдсан өдрөлгүүдэд оролцсон. Миний хувьд бол яг подолк нэг удаа болохоор энэ юутай мессежтэй подолк өмсөж ийсэн. Нэг удаад нь болохоор өөрөө яг энэ цагаан подолкын дээр өөрөө бичиж ийсэн. Нөө усан бодгаар бичиж тэр жоохон тэлдчихсэн нэг тийм байгаа. Тэгээд нэг удаад нь болохоор нөгөө эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр бас нэг подолктой алхаж ийсэн. Тэр мессежийг хүргээд нийгэмд хүргэх гээд алхаж ийсэн тийм байна. Тэгээд ер нь бол энэ подолкны өдрөлгийн гол зорилго нь яг юу вэ гэхээр гэр бүлэрээ эсвэл найз нөхдөр хосуудаараа гэр энэ 10 жилийн хүүхдүүд байвал ангаараа хүрэлцээрдэг ч юм уу. Энэ илүү эв нэгдлийг нь илүү бэхжүүлдэг, найз нөхдөд болох тийм шин хүрээлтийг бий болох тийм давуу талуудтай гэж хэлмээр байна. Ялангуяа энэ нийтийн залуучуудын хувьд ч гэсэн ах эгч нарын хувьд ч гэсэн илүү болохгүй байгаа зүйлээр нь туслаад дэмжээ мэдгүй байгаа зүйлийг нь хэлж өгдөг юм болохоор илүү шин хүрээлттэй болно, гоё хүрээлттэй болно. Хүрээллээрээ ирэх юм бол илүү татн болно. Нэг өдрийг ч болов гоё өнгөрөөн гэж хэлмээр байна. Хавар одоо юм сайхан дулаан цаг ирж байгаа тэгэхээр бас магадгүй юм илүү тийм чөлөө дарах хэмжээтэй заавал бодолгүй ч гэсэн хүн гэж болно шүү дээ. Тийм манай арга хэмжээг үзэж сонирхох гээд ирээд бид нар одоо жоох энгийнээр тодорхойлох юм бол хүний эрхийн фестивал маягаар та бүхэн бас ойлгоод тий хүнийхэн талаар сонирхъя гэдэг зүгээр арга хэмжээг сонирхоод бас та бүхэн манаас ирэх боломжтой шүү гэдгийг бас онцлоод хэлье гэж бодлоо. Яг тэгээд зөндөө подолк ярьчин гол бас хүмүүс маань за би подолк тий юу гэдэг подолк авах юм байна, подолкын дээр зурх юм байна гэдэг хүмүүс ингээ бас ингээ айгуу төвөгшөж магадгүй бас хит тийм том зүйл гэж одоо бас бодож магадгүй. Тэгэхээр та бүхэн чөлөөтэй бас манай үйл ажиллагааг хийж сонирхоорой гэж бас давхар хөтлөгчийнхаа даваа ирэх ашиглаад комент хэлж чаддаг гэж байна. За ер нь бол яг нөгөө бүр анхуул мэдээж хүний эрхийн энэ байгууллагата бол нэг ажилтан байсан учраас мэдээж ингээл нөгөө байгууллагынхаа л урилоготой тийм exam noise гээл нөгөө бодолк өмсчөөл ихийхэд л шугцгаая гээл нөгөөдгийг одоо орчуулсан тийм нөгөө хэвлсэн бодолк ингээл өмсөөл явж исэн л да. Тэгээд 2008 оноос би нөгөө яг ажилтан байхаа болоод өөр байгууллагад ажиллаж эхэлжсэн. Тэгээд тэр үеэс харин нөгөө хүүхдтэй бас илүү цаг зарцуулаад гэх юм. Хүүхдийн эрхийн байгууллагад ажиллаж ирснийг хэлэх үү. Яг нөгөө ярддаг футболк гэдэг яг нөгөө энэ футболкныхоо арга хэмжээг ингээд тусгайлан бүр ингэж онцгойлж тэмдэглэдэг болж эхэлж ирсэн гэж бодож байна эмнэстэй. Тэгээд яг нөгөө тэр арга хэмжээнд дээр хүүхдийн парк дээр болж ирсэн. Тэр арга хэмжээнд дээр яг хүүгээ бас яг ингээд баг хүүгээ бас яг футболк урлуулах юунд дээр хамт ингэж гой зурж агаад тэгээд тэрийг өмсгөөд ингээд тэгээд бид хоёр хамт очиж ирсэн л та. Тэрэн дээр нь яасан гэхээр нөгөө хүүхд маань бол яг хүүхдийн эрх бол хүний эрх энэ гэдэг ч юм уу тийм яг нэг хөөрхөн ингээд нөгөө өөрийнхөөрөө л ингээд хүүхэд бүхэд зурчаал тэгэл нэг эрх тэнцүү эрх энэ гэдэг ч юм уу нэг өөрийнхөөрөө л ингээд хөөрхөн зураал өөрөө тийг зурхаараа их дуртай байдаг юм байна шүү дээ. Тэр жоохон одоо бага ангийн хүүхдээсэн байхгүй. Тэгэнгүүт би өөрөө болохоор одоо юуны талаар ингээд ер нь бол нөгөө эрхийнхээ төлөө хүмүүс явбал хэр хүчтэй вэ гэдэг мессежийг харуулах зорилгоор нэг тухайн үед ингээд санаж нэг том авраг загас зураад тэгээд арт талд нь жижигхэн олон загаснууд зураад тэр том жижиг загаснуудыг томруулаад харах юм бол нийлээд бүр авраг загаснаас том болж байгаа. Тэгээ ер нь бол ингээд эрхийнхээ төлөө бүгдээрээ нийлж тэмцүүл одоо бид нар хүчтэй шүү гэдэг мессежийг хүргэх зорилгоор ингээд эрхийнхээ төлөө тэмцэцгээгээд явж байгаа байхгүй. Тэгээ ер нь бол энэ арга хэмжээ тэгээ яг
хүүхдтэйгээ гэр бүлүүдэд бас их гоё өдөрлөг болдог. Тэгээ хүүхдтэйгээ сайхан цаг зав зарцуулаад тэгингээ жишээлбэл яг хүний эрхийн талаар ингээд хүүхдийн эрхийн талаар ярихад бас зүгээрхгүй тий. Тэгэхгүй бол одоо нэг бол бас заримдаа бас ингээд хитрхийг одооны хүүхдүүд бүр амар эрхээ мэдэж ийн юу яаж ийн гэл ингээд яриад байдаг тий. Тэгээ эрхээ мэдэх тусам эрх мэддэг хүн хизээж хүний эрхийг зөрчдөг юм аа. Энийг бол анаарах болдог гэж ерөөсөө бүгд битгий ойлгоорой. Тийм болохоор аль болох өөрөө ч бас хүүхдээ сонсох цаг мөччин энэ үед бас гарч болно тий. Тийм болохоор яг ингээд энэ арга хэмжээнд дээр бол тэрүүлээрээ ингээд оролцоход их гоё өдөрлөг байдаг шүү. Маш баярлалаа таньш. Айгуу чухал сонирхолтой миний л хийж бодож байгааг үнсгийг бас айгуу хэллээ. Хүүхдээ сайн хүн болгож өсгөх одоо юу гэдэг те бусдыг хүндэлдэг тийм хүний мэдрэмжтэй хүн болгож өсгөх гэдэг тэр хэлхийг бас магадгүй энэ өдөрлөгт одоо хүүхдэд дагуулж ирснээр бас ахболомжтой болов гэсэн одоо сэтгэл төрж ийлээ. За тэгээд энэ жилийн хувьд ямар бодолгоор таад маань хангарах чинь ямар төрлийн асуудлыг хөндөх гэж байна? Мессежээ бодсон уу? Яах гэж дижитал төрөлд оролцох гэж байна уу? Та хэдийн маань энэ жилийн төлөвлөгөө юу вэ? Асуулт хүсэж байна. Бэксик. За баярлалаа. Тэгээд сүүлийн үед бол яг Улаанбаатарчуудын хувьд нэлээд тулгамдаад байгаа нэг асуудал болохоор энэ дахин төлөвлөлт нэрийн доор энэ хүний орон байртай байх эрх нь халдаад байгаа. Би бас энэ аргашаага энэ харагдаж байгаа болоо. Миний ард бас дахин төлөвлөлт нэрийн доор бас нэг барилгын талыг нураацсан нэг айлуулсан. Энэний дахин төлөвлөлтийн хүний орон байртай байх эрхийг хангаад өгөөч гэдэг энэ мессежд оролцож байгаа. Миний цаад санаа нь бол ерөөсөө дахин төлөвлөлт нэрийн доор хүний орон байртай байх эрхийг нь халдаад тэр айлууд манай олон жил түрээсийн байраар явдаг. Тэгснээ нөгөө байр нь баригддаггүй, нөгөө гүйцэтгэгч компани нь олддаггүй ийм асуудлууд сүүлийн жилд их нэмэгдэж байгаа. Энэ бол өөрөө амьдрах байртай орон байртай байхын цаана бол нэг хүний бүхэл нэг гэр бүлийн амьдрал явагдаж байгаа учраас энэ эрхийг нь илүү төрөөс энэ дахин төлөвлөлт гэдэг нэг хөөрхөн нэрээр бас зөрчихгүй байхыг би хүсэж байна. Нийтийн эрх ашиг нь нэг хүний эрхийг ч зөрчиж болохгүй шүү дээ. Тийм яг бүх юмаа баталгаатай болгочих эсвэл зарим одоо тухайн айлуудын баталгааг нь гаргаж өгөх энэ орон сууц ашиглалтанд ортол энэ ямар байдлаар явах уу энэ асуудлыг шийдсэний дараа тэр дахин төлөвлөлтөд явуулсан зүйтэй болов гэж би бас бодсон. Тэр асуудлыг хөндөд энэ жил орон байртай мессеж бодсон уу? Орон байртай байх хэрэгтэй битгий алтаасаа л гэж одоохондоо яг үгүй бол бодоогүй л байгаа. Ер нь бол тийм санааг л өгчмөс нэлээд бодох юм билээ. За ихийг. За би болохоор яг одоо тий дээрсгэлтийн асуудалтай холбоод хэл бичгийн одоо түвшин тийм ээ одоо миний анзаарснаар болохоор манай үеийн эсвэл манай эрс доорх юм дүүнер маань тий дунангийн дүүнер маань одоо үндэсний бичгийн хичээлдээ ингээд дургуй ч юм уу ер нь жоохон тоохгүй өв соёлоо жоохон мартах гад байгаа тал руугаа ер нь хандаад эхэлж гисэн. Тэгээд би болохоор өөрөө тийм амар бүгдийг шууд ингээд уншихгүй ч гэсэн хичээгээд сураад уншаад тийм ээ мэдхий мэдээд тэгээд явж байгаа. Тэгээд тийм учраас дээрсгэлтэй холбоотой асуудлаа үндэсний бичгээр бичээд бодолгүй урилнаа гэж бодож байгаа. Nice. За би түрүү түрүү би бол бас хэлжсэн те нөгөө тий нас өөрч гэсэн нөгөө ахмадуудын эрхийн талаар бас ингээд дуурах хэрэгтэй болсон гэдэг. Тэрний талаар бол нэг надад бол хоёр санаа байна л да. Нэг хоёр асуудлыг л би бас ингээд ярихыг хүсэж байна. Нэг нь бол яг нөгөө нас өөрч гэсэн эрх хижил гэсэн тэр нөгөө ахмад болсноороо эрх нь одоо буурахсгүй адилхан хөдөлмөрлөх нийгэм дуу хоолойгоо өргөх явах те энэ эрхийг идэлүүлэхийн төлөө тийм бодолтыг бас өмсөе гэж бодож байгаа юм. Ер нь өөрөө ч би бас ингээд ахмад руу ингээд бас орж байгаа байхгүй одоо үснээсээ ахуулаад би зүгээр нас ингээд хэдий бүр ахмад болоогүй ирнэ. Одоо намайг шууд автоматар ингээд нөгөө нэг те шууд ингээд л ерөөсөө настай хүн гэж бодоод тэгээд ингээд шал өөрөөр харьцаж байгаа юм юу ингээд мэдэрч эхэлсэн байхгүй. Тийм болохоор энэ бол ахмадын эрхийг бол үнэхээр ярих зөв юм байна. Их үнд бол ерөөсөө адилхан ирэх байгаа шүү. Тэрнээс болж одоо ингээд те хүнтэй ялгуурлаж харьцахгүй шүү гэдгийг бол ярих гэж бодож байгаа. Нөгөө талаас болохоор энэ байгаль орчны те
асуудал, уур амьсгалын өөрчлөлт энтэй холбоотой бас уур амьсгал дэлхийн ертөнц байхгүй бол биднэрт одоо өөр дэлхийн ертөнц байхгүй биднэрт хүний эрх гэж байхгүй болно тийм учраас одоо бидэнд өөр дэлхийн ертөнц байхгүй гэдэг юм уу эсвэл одоо юу гэдгийг байгаль орчныг хамгаалахад одоо сүүлийн үед одоо жишээлбэл ингээд иргэдийн дуу хоолойг одоо юу байхгүй одоо сонсохгүй тийм байгаль орчныхаа нөлөөлийн үнэлгээг ингээд хийхэд байгаль орчин нийгэмд одоо ямар нөлөөлөл үзүүлж ийн вэ гэдгийг үнэлгээ хийхэд иргэдийн дуу хоолойг сонсохгүй байгаа жишээ олон салбарт байна. Тийм болохоор энэ дээр одоо яг уул уурхайч вэ юу ч вэ тий одоо энэ туулын асуудал ч вэ бүх тэр нөгөө барилга байшин барьсанд ч байсан энэ үед бол ингээд яг иргэдийн дуу хоолойг сонсон тэгээд яг зөвшөөрнө тэгээд бас иргэдийг бас одоо нүүлгэн шилжүүлэх биш нүүлгэн суурьшуулах эрх чинь бас их чухал тий одоо анхнаас энэ олон улсын ингээд стандарт хэмжээнд бол 90 settlement буюу нүүлгэн суурьшуулна гэж байгаа байхгүй. Тэгэхээр чинь нүүлгэн зүгээр ингээд таныг өөр байранд түрээсийн байранд шилжүүлнэ гэсэн үг бол биш. Таныг өвлжөөг нөгөө газар руу нүүлгээд барьчихыг хэлнэ гэсэн үг бол биш тийм малчны хувьд. Жишээлбэл гítг ч юм уу. Яг ийм юуг ингээд ойлгуулахын төлөө бас яг гоё мессежийг хүргэе гэж бодоод байгаа байхгүй. Яг тухайлаад онцгойлоод байгаль орчны нийгмийн нөлөөлийн үнэлгээнд иргэдийн дуу хоолойг сонсооч иргэдийн утга учиртай оролцоог одоо хангаач жинхэнэ зөвшөлтслийг одоо яагаач гэдэг юм уу те. Гэхдээ мессежээ бол бас яг дахиад тодорхойлно. Тэгээд ийм хоёр төрлийн ийм бодолт ингээд өмсөх юм байгаад байна. Санаатай байгаад байна. Болохгүй бол нэг нь нөхөртөө өмсгөл, нэг нь би өөрөө өмсчихье. Арай гайгүй нөхөртөө өмсгөн. Сайн болсон мэт лээ. Подкастыг маань энэ хүртэл дуустал ингээд үзээд сонсоод байж байгаа хүмүүстэй хандсан нэг тийм асуулт асууя гэж бодлоо 3 зочноос. Тэгэхээр 5 дугаар сарын 31-ний өдөр болох ярддаг бодлого өдөрлөг маань одоо очих одоо тийм үзэж байгаа сонсож байгаа хүмүүс маань очих нэг шалтгааныг та бүхэн маань нэрлээч гэвэл юу гэж одоо ямар шалтгааныг нэрлэх вэ? Үзэгчтэй уриалаад ямар шалтгааны адилмаас хэрэг зүгээр гэж байна. Ер нь бол хүний эрхийг хамгаална гэдэг нэг талаараа ганц хуульч өмгөөлөгч нарын ажил гэж ойлгож бас болохгүй. Хуульч өмгөөлөгч бол үйлчлүүлэгчийнхаа хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалдаг бол жирийн хүмүүс хүртэл бусдын эрхийг хамгаалах бүрэн боломжтой. Энэ бол нөгөө таны зар сурталчилгааны орон зай гэдэг байдаг шүү дээ. Яг тэрэн шиг таны нөгөө хүний эрхийг хамгаалах орон зай, таны хүний эрхийн төлөө өөрийн хувь нэмрээ оруулах боломжгүй гэж би бас хэлмээр байгаа энэ өдөрлөг бол. Тийм болохоор хүлцээрээ бодлогын өдөрлөг хүлцээрээ гэж тийм. За хүний эрхийг хамгаална гэхээр л хүмүүс жагсаал цуглаан хийгээл те дуу хоолойгоо өргөөл жагсаад явна гэж ойлгоод байдаг. Гэхдээ хүний эрх хамгаалах ажил бол тийм юу дандаа сериосны тий чухал ингээд байдаг тийм зүйл биш шүү дээ. Яагаад хүний эрхийг хамгаалахын төлөө яагаад хөгжилтэй байж болохгүй гэж тий. Тэгэхээр ерөөсөө энэ бол гоё сайхан хөгжих өдөр, эрхчлөөгөө мэдрэх өдөр. Тэр хүлцээрээ. Юу ч оролцоорой гэж уриалж тий. За ихгүй. За миний хувьд үзэгчтэй хандаж хэлэх үг болохоор та манай өдөр цагт хүрэлцэн ирснээрээ яван явтлаа уйдахгүй хийх зүйлтэй харах үзэх оролцох активизмууд маш их байгаа шүү. Та энэ өдөр ирснээр нэг ч хором уйдахгүй гэдэг юм. Амлж байна. Бас манай юки шиг юм хөгжилтэй хүмүүс зөндөө байгаа гэдэг. Өөрөө зүгээр амлж байгаа юм байна. За маш их баярлалаа. Тэгээд MSD podcast та бүхэнд хүрлээ. Тэгээд MSD Mongolia MSD International-ийн зүгээс зохион байгуулж байгаа энэхүү арга хэмжээ 5 дугаар сарын 31-ний нэм гараг тохиож байгаа. Тэгэхээр энэ өдөр та бүхэн амралтын өдрөө бас нэг ч гэсэн шинэ зүйлийг сураад цагийг сайхан хөгжилтэй өнгөрүүлээд энэхүү арга хэмжээнд оролцоорой, гэр бүлээр оролцоорой гэж нийт одоо үзэх сонсогчдоос хүсэх байна. Тэгээд анхаарал хандуулж үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Баярлалаа.